Эрхэм үзэгчдээ одоо та бүхэнд Баяулгийн аймгийн сонгуулийн эргэн тойронд болж байгаа мэдээллийг хүргье. Баяулгийн аймгийн сонгуулийн хорооноос Тус аймгийн сонгуулийн нэгтгэсэн дүнг танилцуулж хэвлэлийн баг хурал зохион байгууллаа. Үүнд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын энх болд 19,332, ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 14,218 иргэний санал авсан бол Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 5,205 иргэний саналыг тус авчээ. Харин 500 гаруй иргэний санал тэмдэглэл хийгдээгүй хоосон болж гарсан байна. За би эхлээд сонгуулийнхаа эцэстэн гаргасан дүнг нэгвэрсэн тав хүндээ танилцуулъя. Цүмс мар явчих юм байна тийм. За алтаас сум 4 хэсэгтэй. За нэрсийн жагсаалтанд бичигдсэн хүний тоо 2499. За санал өгсөн хүний тоо 1622. За хүчинтэй санал 1622 юм байна. Ардын намаас нэр дэвшигч Энхүүдийн төлөө 781, Баттулгын төлөө 589, Ганбаатарын төлөө 239 санал өгсөн байна. За 13 санал огт тэмдэглээгүй гарсан байна. За Алтан цогц сум нэрсийн жагсаалтан дээр 1690 иргэн бичигдсэнээс 1127 санал өгсөн байна. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 481, Баттулгын төлөө 533, Ганбаатарын төлөө 104, ингээд 6 санал огт тэмдэглэг гарсан байна. За Баяннуур сум нэрсийн жагсаалт 2743, санал өгсөн 1907. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 1075, Баттулгын төлөө 700, Ганбаатарын төлөө 117, 15 санал огт тэмдэглэг гарсан байна. За Бугад сум 2265 иргэн нэрсийн жагсаалт бичигдснээс 1582 оролцож 803 иргэн Энхүүдийн төлөө 603 иргэн сонгогч Баттулгын 151 Ганбаатар нэрс дэвшигчдийн төлөө өгсөн байна. За 25 санал огт тэмдэглэг гарсан байна. За Булган сум 3076 иргэн нэрсийн жагсаалтанд бичигдснээс 2020 иргэн санал хураалтанд орсон байна. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 1009, нэр дэвшигч Баттулгын төлөө 796, Ганбаатарын нэр дэвшигч Ганбаатарын төлөө 196 иргэн санал өгч 13 санал огт тэмдэглэг гарсан байна. За Буянт сум 1657 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэснээс 1135 иргэн санал өгсөн байна. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 443, нэр дэвшигч Баттулгын төлөө 546, нэр дэвшигч Ганбаатарын төлөө 132, 14 санал огт тэмдэглэг гарсан байна. За Дэлгүүн сум нэрсийн жагсаалтанд 4122 иргэн бичигдснээс 1969 иргэн санал өгсөн байна. 2969 иргэн. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 1655, Баттулгын төлөө 1173, 117 иргэн Ганбаатар 19 саналын удас огт тэмдэглэг гарсан байна. За Ногоонор сум 4423 иргэн нэрсийн жагсаалт бүртгэснээс 2824 иргэн оролцсон байна. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 1540, Баттулгын төлөө 974, Ганбаатарын төлөө 277, 31 саналын удас огт тэмдэглэг гарсан байна. За Сагсай сум 2881 нэрсийн жагсаалт бичигдснээс 2198 иргэн санал өгсөн байна. За нэр дэвшигч Энхүүдийн төлөө 1257, нэр дэвшигч Баттулгын төлөө
811, нэр дэвших Ганбаатарын төлөө 115, 14 сарын утас огт тэмдэггүй гарсан байна. За Толбосом 2400 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэснээс 1745 иргэн санд өгсөн байна. За нэр дэвших Инколдын төлөө 876, Баттуулгын төлөө 643, Ганбаатарын төлөө 207, 18 сарын утас огт тэмдэггүй гарсан байна. За Улаангосом 4713 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэснээс 3211 иргэн орсон байна. За нэр дэвшигч Инколдын төлөө 1719, Баттуулгын төлөө 1290, Ганбаатарын төлөө 179 огт тэмдэггүй 23 гарсан байна. За Сэнгэл сум 5182 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэснээс 3903 иргэн санд өгсөн байна. Сонгогч санд өгсөн байна. За энэ сонгогчдоос нэр дэвших Инколдын төлөө 2269, Баттуулгын төлөө 1451, нэр дэвших Ганбаатарын төлөө 148 иргэн санд өгсөн байна. Сонгогч. За 33 санд огт тэмдэглэгээ гарсан байна. За Үлгий сум. За нэрсийн жагсаалтан дээр 21234 иргэн бичигдснээс 13037 иргэн сонгогч санд өгсөн байна. За санд өгснөөс 5424 иргэн сонгогч Инколдын төлөө, 4109 Арснамаас нэр дэвших Баттуулгын төлөө, 3223 иргэн нэр дэвших Ганбаатарын төлөө санд өгсөн байна. 274 сандын утас огт тэмдэггүй гарсан байна. За ингээд аймгийн нийт дүнгээр авч үзэхэд нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн нэрдээс 58885 байсан. Энэ тоо маань төр хасав тэмдэглэгээтэй хүмүүс, төр хасав сэргээсэн хүмүүс бас нэмэгдээд орж байгаа гэсэн бас аль биесээр бас хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо 58885-аас 39280 сонгогч сандаа өгсөн байна. За 39280 иргэнээс 19332 иргэн сонгогч нэр дэвшигч Инколдын төлөө, энэ маань 49.125%, нэр дэвшигч Баттуулгын төлөө 14218 буюу 36.22%. За нэр дэвшигч Ганбаатарын төлөө 5205 сонгогч санд өгч нийт сонгогчдын 13.25%, 498 сандын утас огт тэмдэггүй, энэ маань 127% гарсан байна. Баяулгийн аймгийн сонгуулийн хорооны саналтай санал нийлэхгүй байгаа гэдгээ Монгол Ардын хувьсгалт намынхан илэрхийлээд байгаа юм а. Тус сонгуулийн хороо нь сонгуулийг бодлон туулсан гэх мэдээллийг Монгол орон даяар цацаад байгаа билээ. Учир нь сонгуулийн дүнг оройтж өгсөн нийт 14 хэсгийн хороо байгаа юм байна. Хамгийн сүүлийн хэсгийн хороо буюу Цэнгэл сумын 185 дугаар хэсэг 6 дугаар сарын 27-ны өглөөний 7 цаг 46 минутанд саналын дүнгээ ирүүлсэн байна. Үүнээс үүдэлтэй баггүй хил ам олон нийтэд харахад байгаа юм а. Тиймээс аймгийн сонгуулийн хороо сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр 6 сарын 29-30-ны өдрүүдэд нийт 47 хэсэгт хяналтын тоолго хийхэд ямар нэгэн дүнгийн зөрөөгүй гараагүй гэдгээ аль биесээр мэдэгдээд байна. Тус хяналтын тоолгод аймгийн Монгол Ардын намын ажиглагчид байлцсан байна. Харин хяналтын тоолгод аймгийн ардчилсан нам болон Монгол Ардын хувьсгалт нам оролцохоос татгалзжээ. 6 сарын 28-ны өдрийн сонгуулийн ерөнхий хорооны техник тоолго хийх тухай тогтоол гарсан байгаа. За энэ маань бид нар 89 хэсэгтэй Баян-Улгийн аймаг. 89 хэсгээс 50% нь техникийн тоолго хийгдсэн байгаа сонгуулийн өдөр. Энэ маань 42 хэсгээр хийгдсэн. Тэгэхээр үлдсэн 47 хэсэгт техникийн тоолго хийхээр ийм шийдвэр гараад ирсэн. За тэрний дагуу бид нар аймагуудын Ардын нам, Ардс нам, Хувьсгалт намын
Амын хороодод 6 сарын 29 өдрийн өглөө албан бичиг хургуулад сонгуулийн ерөнхий шийдвэрийн дагуу техник тоолох хийх учраас уг ажиллагчаар хүмүүсүүд оролцуулно гэсэн албан бичиг хургуулсан. За уг албан бичигт Монгол Ардын Хувьсгалт нам маань за бид нар 47 хэс шаардахгүй гэж үзэж байна. Тийм учраас бид нар оролцох боломжгүй гэж мэдгдсэн. За мөн ардчилсан намаас энэ албан тоотой танилцаад бас за бидний зүгээс оролцох боломжгүй гэдгийг бас албаасаар мэдгдсэн. За Монгол Ардын намаас Монгол Ардын намын хорооны ерөнхий найрын бичгийн дараа амар баясгалан даргын гарын үсэгтээ 4 хүнийг ажиллагчаар оролцуулахаар албан бичиг эрүүлсэн. За энэний дагуу бас бид энэ албан бичиг хүлээн авч аймгийн сонгуулийн хороо тогтоол гаргаж комисс гаргаж энэхүү ажиллагаа хийсэн байгаа. Сонгуулийн дүнг оройтож өгсөн 14 хэсгийн хороод чухам яагаад саналын дүнг оройтож өгсөн шалтгааныг сонгуулийн хорооноос ийхүү тайлбарлаж байна. Тухайлх юм бол цаг агаарын байдал нөхцөл муу байсан, за зам харгуйн бартаатай байдал болон тухайн үед тус хэсгийн хороодын сонгуулийн ажилчид сансрын антенаар мэдээ дамжуулах ёстой байсан ч зарим техникээ бүрэн дүүрэн ажилуулж чадаагүй. За мөн Unitel, G-Mobile-ийн сүлжээ муу байсан зэргээс тухайн газраас мэдээгээ дамжуулж чадалгүй сумын төв рүү хүрч дамжуулсан. За мөн зарим нэгэн сонгуулийн дүнгээ өгөх гэж явах замдаа шөнө байсан учраас төөрсөн ганц нэг ославаар гарсан зэрэг асуудлаас болж сонгуулийн дүн мэдээг оройтуулж өгсөн гэж тайлбарлаж байгаа юм а. За тус сонгуулийн хорооны мэдээлэл технологийн ажилтны ярианд та бүхэн анхаарлаа хандуулсан. Хамгийн сүүлд 27-ны өдөр өглөөний 7 цаг 46 минутанд Сингис өвн 185 дугаар хэсэг дамжуулсан. Энэ шалтгаан нь гэвэл энэ сонгуул эхлэхээс өмнө бид нар юу байсан судалгаа гаргаж ямар хэсэгтэр ямар модем өгөх үү, ямар сүлжээгээр дамжуулах уу гэдэг судалгаа гаргасан. Тэгээд тэр судалгаагаар сумын төв дээр 2 цагийн дотор амжиж ирэх хэсгүүдийг болохоор Unitel Movicom модем өгж явуулаад тэгээд тэрнээс цаашаа амжихгүй гээд 2 цагийн дотор амжихгүй гэсэн хэсгүүдийг сансрын антен тавьж өгсөн. Тэр Синглийн 185 дахь хэсэг дээр сансрын антен тавьж өгсөн. Тэрнийг даамал нь ажиллуулж чадаагүй. Тэгээд сүлжээний барайг өгсөн шалтгаанаар тэр мэдээгээ дамжуулж чадаагүй. Тэгээд тэр Синглийн 185 дахь хэсэг нь Ахсуу гэдэг газар сумын төвөөс бараг 200 шахин километр тэр өдөр бороотой байсан. Тэгээд зам бартаатай гээд 5-6 цаг ирж сумын төв дээр ирж мэдээлэлээ дамжуулсан. Энэ хоцорсон шалтгаан тийм байгаа. Тэгээд өглөөний 5 цаг 20 минутанд Сагсай сумын 163, 164 дэх хэсэг мэдээ дамжуулсан. Энэ шалтгаан нь болохоор Сагсай сумын дээр 3 хэсэг хоцорч дамжуулсан. Энэ 163, 64, 68 дугаар хэсэг. Энэ гурвуулаа Хуй гэдэг газар дээр Unitel-ийн модем байгаа. Unitel-ийн сүлжээ байгаа. Unitel-ийн сүлжээгээр дамжуулна гэдээ бид нар тооцсон. Тухайн өдөр бороотой байсан. Unitel-ийн сүлжээ муу байснаас болж дата дамжаагүй. Тэгээд эдгээр бас сумын төв рүү 5-6 цаг явж ирж дамжсан. Та бүхэн бүгдээр мэдж байгаа тэр өдөр Баяулгийн аймаг тэр чигээр бороотой байсан. Зам халтрагаатай тиймэрхүү асуудлаар Сагсай сумын 3 хэсэг нь тийм асуудлаар дамжаагүй. Тэгээд Сингл сумын 183 дугаар хэсэг нь өглөөний шөнийн 3 цаг 53 минутанд дамжуулсан. Энэ шалтгаан бас нэг сансрын антеныг ажиллуулж чадаагүй, сүлжээг нь бариулж чадаагүй. Даамал хүмүүс болохоор нэг мэдээлэл технологийн даамал болохоор өдөрөө төрийн албаагч. Гэхдээ IT мэргэлтэй биш болохоор энэ техниктэй харьцах жоохон алдаа гаргасан гэж бид нар ойлгож байгаа. Мөн энэ үеэр маргаантай хэсгүүдийн биелийг цаг минуттай нь баримттай нь гаргаж танилцуулсныг та бүхэнд харуулъя. За тэгээд бид нар 5 хүндээ энэ хамгийн аслагдсан оройч мэдээ дамжуулсан Сингл сумын автоматжуулсан машинаас гарсан биелийг бас цаг хугацаатайгаа бас танилцуулах нь зөв байхаа гэж бодож байна. Та бүд болвол энэ камера хоёртуулж үзэх нь зөв байхаа. За ингээд Сингл сумын 183 дахь хэсэг. За энэ маань
Өглөө 7 цаг 1 минут ажиллаж эхэлсэн байна. Дараа нь энэ дүнгээ хэвлсэн дүнгээд энэ эхний дүнг хэвлсэн 22 цаг 3 минут 41 секунд хэвлсэн байна. За одоо саяны хамгийн эргэлзээ төрүүлж байгаа 185 дахь хэсэг одоо хэдэн цаг минутан дээр юугаар хэвлсэн гэдгээ бас энэ дээр та бүхэн харах нь зөв баг. За энэ дээр 7 цаг 2 минутад эхний санал хураалтыг авч ихсээд 22 цаг тэг 42 секундэд эхний дүнг хэвлэж гаргасан байна. Одоо та бүхэнд маргаан дагуулад байгаа 14 хэсэгт 3 нэр дэвшигчид хэд хэдэн санал өгсөнийг тодруулан харуулъя. За та бүхэн зурагт анхаарлаа хандуулна. Одоо та бүхэнд маргаан дагуулад байгаа 14 хэсгийн мэдээлэл за тус 14 хэсэг чухам 3 нэр дэвшигчид хэд хэдэн санал өгсөнийг тодруулан харуулъя. За тодор одоо тэмдэглэсэн хэсгүүд бол тус маргаан дагуулад байгаа хэсгүүд юм. За эхний алтан цогц сумын 125 дугаар хэсгийг та бүхэнд харуулж байна. За сонгогчдын тоо нийт сонгогчдын тоо 572, үүнээс санал өгсөн сонгогч 396, хүчинтэй саналын тоо 396 буюу 100%. За үүнээс нэр дэвшигч Мегомби инх болдод 258 санал, Халтмаагийн Баттуулгад 91 санал, Сайнхүүгийн Ганбаатарт 42 санал өгсөн байна. За дараагийн хэсэг Баяннуур сумын 130 дугаар хэсэгт нийт 519 сонгогч санал өгөх ёстойгоос 382 сонгогч санал өгсөн байна. Үүнээс Мегомби инх болдод 226, за Халтмаагийн Баттуулгад 128, Сайнхүүгийн Ганбаатарт 20. За Бугт сумын 134 дугаар хэсэг нийт 210 сонгогч байх ёстойгоос 153 сонгогч саналаа өгсөн. Мегомби инх болдод 77, Халтмаагийн Баттуулгад 67, Сайнхүүгийн Ганбаатарт 6 санал өгчээ. 139 дугаар хэсэг нийт 307 сонгогч санал өгөх ёстойгоос 171 сонгогч санал өгснөөс Мегомби инх болдод 67, за Халтмаагийн Баттуулгад 71, Сайнхүүгийн Ганбаатарт 32 санал. Буянт сумын 151 дугаар хэсэг 376 сонгогчоос 279 сонгогч санал өгсөн. Үүнээс инх болдод 111, Баттуулгад 162, Сайнхүүгийн Ганбаатарт 5 санал өгсөн байна. Ногоонуур сумын 163 дугаар хэсэг 315 сонгогчоос 243 сонгогч саналаа өгсөн. Үүнээс Мегомби инх болдод 141 санал, Баттуулгад 89 санал, Ганбаатарт 11 санал өгсөн байна. За Ногоонуур сумын 164 дугаар хэсэг дээр нийт 337 сонгогчоос 233 сонгогч санал өгсөн. Үүнээс инх болдод 131, Баттуулгад 98, Ганбаатарт 4 саналыг өгсөн байна. 168 дугаар хэсэг 310 сонгогчоос 271 сонгогч саналаа өгсөн. Үүнээс инх болдод 144, Баттуулгад 117, Ганбаатарт 10 санал өгсөн байна. Толб сумын 180 дугаар хэсэг дээр 556 сонгогчоос 336 сонгогч саналаа өгснөөс инх болдод 189, Баттуулгад 130, Ганбаатарт 13. Улаан ус сумын 183 дугаар хэсэг дээр 538 сонгогчоос 428 сонгогч саналаа өгсөн. Үүнээс инх болдод 266, Баттуулгад 157, Ганбаатарт 1 санал өгсөн. Улаан ус сумын 184 дугаар хэсэг дээр 446 сонгогчоос 315 сонгогч саналаа өгсөн. Үүнээс инх болдод 141, Баттуулгад 163, Ганбаатарт 6 санал өгсөн. За улаан ус сумын 185 дугаар хэсэг дээр 799 сонгогчоос 559 сонгогч санал өгснөөс инх болдод 365, Баттуулгад 179, Ганбаатарт 10 санал өгсөн. 186 дугаар хэсэг дээр 235 сонгогчоос 177 сонгогч саналаа өгсөн. Үүнээс инх болдод 108, Баттуулгад 46, Ганбаатарт 22 санал өгчээ. 187 дугаар хэсэг 837 сонгогчоос 646 сонгогч саналаа өгсөн. Үүнээс инх болдод 415, Баттуулгад 214, Ганбаатарт 14 санал өгсөн. За улаан ус сумын 188 дугаар хэсэг дээр 666 сонгогч санал өгөх ёстойгоос 546 сонгогч санал өгсөн. Үүнээс инх болдод 253, Баттуулгад 238, Ганбаатарт 47 саналыг тус өгсөн байна. Энэ үеэр мөн тус сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс ямар намын харьяалалтай, ямар намын угшралтай хүмүүс болох талаар мэдээлэл өгөхийг сэтгүүлчид хүссний дагуу сонгуулийн хорооны ажилчдыг танилцуулсан юм а. За эдгээр танилцуулгыг та бүхэн бас одоо хүлээн авна.
Сонгуулийн хорооныхоо гишүүдийг жоохон дэлгэрэнгүй танилцуулж болох уу? Ардс намын нөхцөл болохоор сонгуулийн хорооны нөхцөл баг дуур хийсэн гэдэг яг сонгуулийн хороонд аль намын угшилтай одоо намаас төдөлгөлцсөн байгаа ямар усуд байгаа тэрийг танилцуулж болох уу? За энэ бас зөв асуулт байна л да. За ерөнхийдөө бол би бас хүмүүсүүд манайхан бас тэгж ярьдэн шүү дээ. Бид нар төрийн албан хаагч нар төрлөө тангар бүргсэн. Ямар ч намын харайл байхгүй. Гэхдээ нөгөө намын угшилтай гэдэг утгаараа бас явдаг. За би болохоор одоо өөрөө анх 18 нас хүрээд Монгол Ардын Хувьсгал намын гишүүн байсан. Дараа Монгол Ардын Хувьсгал намын дэргэд Ардсан залуучдын холбооны даргыг хийжсэн. Дараа Ардын нам дээр одоо ингээд аль бие усаар эцэгүүч гэсэн Ардын намын дэмжлэг тухайн удаа тийм байсан. Тэгээд дараа намаас түтгэлсэн. Одоо манай энэ Баямурат нарийн бичгийн дарга маань бас Ардсан намын тамийн газрын дарга хийжсэн хүн. Манай Даримхан бол одоо бас олон жил энэ сонгуулийн хорыг бас удирдан ажиллаж байсан. Монгол Ардын намын угшилтай гэж явдаг. За саяны одоо Бахад гээд манай гараа явчлаа. Тий, гараа явчлаа. Энэ хүн маань одоо Ардсан намын угшилтай гэж явдаг. Ардсан намын угшилтай тий. Яагаад гараа явчих. Тий. Манай Толхон гээд гишүүн маань тэр сонгуулийн хорооны гишүүн маань. Одоо тухайн үед бол Монгол Ардын Хувьсгал намын гишүүн хүн байсан. Одоо нам бус үнэ гэлгээд. Энэ сууж байгаа 60-аас бас Монгол Ардын намын угшилтай гэж явдаг. Тэгтээ өнөөдөр бол бид нар намын харайл биш, ер нь 5 хүн мэдж байгаа төрийн албан хаагч нар бол зөвхөн хуулийн үеийн дагуу, чуулган зурмын дагуу ажиллах ёстой. Эрхэм үзэгчдээ бид та бүхэнд Баяулгын аймгийн сонгуулийн хорооны эргэн тойрон дахь мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.